За манай төрд ажиллаж байгаа ах нар маань одоо дандаа ингэж ярих юм. Хэн та нарыг ингэсэн? Та нар ингээ үсттэй гэд. Одоо тэгээд энэ янз янзын хулгай дээрмиг хэн хийж тий. Хэн хий гэсэн тийм үү? Тэг их сонин гэдэг шүү дээ. Тэгээ нэг юм хулгай дээрмээ хийчихэд тэгээ ард түмэн рүүгээл одоо та нар тэгээ үсттэй. Гэхдээ нэрэж бас бодоод байхад ард түмэн ч л сонгосон учраас тэд нар бас улгаа дээр мийг нь зовж юм шиг. Тэ. Үнэхээр гээд. Тэгээ нөгөө ерөнхийлөгчийн эргүүлэн татах ерөнхийлөгчийн санаачилсан улсын их хурлын гишүүдийг эргүүлэн татах гэх энэ хууль ийм санал гэдэг юм. Ингээд оруулж ирсэн. Тэгээ үүнийг бол одоо ингээд эсэргүүцээд л нөхдүүд. Тэгээ нэг ийм зарчмын логик хаалга ба шүү дээ. Ажлаа хийж чадахгүй те ажлаа таслаа ч юм уу те. Нэг бол одоо ингээд хууль шүүгээ одоо баталтгүй ч юм уу те. Ийм усууд ингээд ажлаа хийгээд явах нь зөв гэдэг ийм зүйлийг дэмжиж байгаа. Гэ би гайхаад та. Тэгэд энэ бас ардчилсан намын ах нар бас ингээд би харж шүү дээ одоо. Бид нар бүгдээрээ л харж байгаа. Ардчилсан намын ах нар бас энэ хуулийг дэмжихгүй гэдэг бас ярьж байна. Тэгээ би ардчилсан намыг илүү тэгш байдалтай илүү одоо ардчилсан юм санаагаар асуудлыг шийдвэрлэх хандах энэ болоо гэж бодсон чинь шууд гоншгонж штэ тэ. Тэгээ одоо тэр зарчмын тэ юу гэдэг энэ хүү хуулийн төслийн агуулгыг нь таалагдахгүй байна. Гэхдээ хууль батлах гэж наанаа сууж байгаа штэ тэ. Тэ таалагдахгүй юм орж иж болно гэж агуулга магадгүй. Та нар хуулийг батлах тэр одоо эрх зүйн одоо юу н эрх нь байна штэ. Агуулга магуулгыг өөрчлөлт оруулах хэрэгтэй штэ. Та нар тийм эрх нь байгаа гэж. Тэгэнгүүт ард түмэн рүүгээ гоншгоноод юу нөгөө арцлал марцлал тэ инээдтэй гэдэг штэ. Яах вэ? Миний бодол гэдэг штэ тэ. Гэхдээ тэдний одоо үйл хөдлөл үг хэллэг гэдэг штэ. Бүх зүйлийг ингээ харуулж байна л да. Үнэхээр сонин гэдэг штэ. Ямар ч юмыг засруулж болно, засаж болно тэ. Бас хялбаршуулж болно тэ. Нэг ийм зүйл гэдэг ойлголт. Ер нь нэг юм логикийн ойлголт болно. Ардчилсан нийгэмд бол ардчилсан нам одоо өөрөөр хэлэх юм бол эрхчлөө тэгш байдал ийм зүйлийг хангах хэрэгтэй шүү дээ. Ардчилсан шудраг ил тод байдлыг хангах үүрэгтэй ийм нам гэж одоо би ойлгож байсан гэдэг шүү дээ. Гэхдээ чинь нөхдүүд бол яасан энэ өвжил санаанаасаа татгалзаж тэ их хурлын гишүүдийг эргүүлэн татах энэ хуулийг бол үндсэндээ агуулган таалагдахгүй гэж хэлж байна. Та нарт энийг засан тохиноолох, сайжруулах тэ энэ ерөнхийлөгчийг оруулж ирсэн энэхүү хуулийг илүү сайн хөлбөртэй болгох ч гэдэг юм уу тэ. Ийм эрх нь байгаа гэдэг чинь тэ. Тэгээ юундаа ингээд ард түмэн рүүгээ гоншгоноод байгаа. Хинд эрхлээд байгаа. Тийм үстэй. Та нар чадна гэвэстэй. Тэгээ ардын намынхан үнтэй бол бүр яриад чирэггүй шүү дээ. Тэд нар бол бүр бүгдээрээ гэж шүү дээ. Энэ зүйлийг эсэргүүцсэн гэж шүү дээ. Яагаад вэ гэж бүгд хулгайч гэж шүү дээ. За магадгүй цөөн тооны шудраг хүн байж болно гэж шүү дээ. Байж магадгүй гэж. Магадгүй гэж шүү. Бас яг баттай бас шудраг хүн байгаа гэдэг нүүр бардам хилчих тийм бас логик төрөхгүй шүү дээ. Тэ. Үнэхээр гэдэг шүү дээ. Тэгээд өчтөр дэлгэр сайхан сайт ярьж ин л та тий. Нүүрсний одоо гэрээний тухай хятад улсын 2% л эзэлдэг. Энэ юм одоо хөгжсөн гэж дээ. Та нарын энэ худлаа өгөнд чинь идэх юм. Бид нар ингээл маш олон зүйлээр ингээс худлаад үзэхэд хятад улсын нүүрсний одоо худалдаа авалтын тийм үү 18% эзэлдэг шүү Монгол дангараа. Тэгээ маш олон улсууд ингээд яг авж байгаа. Гэхдээ монголчууд Монголоос нүүрс авахад хэд болохгүй гэж шүү дээ. Яагаад вэ гэж
Хаа байсан 12,000 км, 10,000 км-ийн цаанаас эдгээр нүүрс худалдаж авч байгаа гэдэг чинь. Гэтэл Монголоос 100-аас 1000 км-ийн одоо зайд нүүрс худалдаа авах энэ чинь хамгийн ашигтай. Энэ чинь улс төрийн хувьд ч гэж та. Олон улс геополитикийн хувьд гэсэн энэ тухайн одоо хятад улсад маш ашигтай гэдэг чинь. Тэгээ ийм байхад тийм үст энэ хувь хүний асуудал биш гэдэг чинь. Ийм юм ойлгохгүй. Тэгээд ингээд мэдээлэл өгөхөөрөө дандаа худлаа шаагаад за уучлаарай худлаа яриад тийм ээ. Тэгээ ахнаар гэдэг чинь манай ахнаар яг вэ тэгээд өөрхий юм нэг тийм цаг хугацаатай гэдэг байна. Цаг хугацаатай. Бүх зүйл нэг үнэнд ч гэдэг юм уу те. Эдний суудал сандал эдний эрх мэдэлч хязгаартай. Бүх юм гэдэг шүү дээ. Ийм байхгүй. Энэ ард түмэн ч тэнийг биш гэдэг шүү дээ. Нэг иймэрхүү маягтай. Тэгээд ер нь зүгээр ард түмэн бол хэн худлаа хэлж байна гэд бас бодох цаг болцсон. Тэг яг өчтөр нэг жижигхэн мэдээ гарч ирсэн тийм. Хятад улс шатгууныхаа үнийг нэмсэн байна гэж тийм. Бусад улсууд баг багаар нэмээд эхэлсэн байна. Дэлхийн зах зээл дээр нефтийн үн энтергээд ингээ маш олон зүйл яригдж байна. Тэгээ Монголч гэсэн тийм. Нүүрлэн штэ мэдээж би муу ёрлж байгаа юм биш гэдэг шүү дээ. Энд чинь геополитик гэдэг шүү дээ. Энд чинь эдийн засаг гэдэг шүү дээ. Энэ дэлхий дээр бид нар ганцаархнаа амьдардаггүй гэдэг шүү дээ. Тийм. Энийг ойлгож байгаа шүү дээ. Тэгээ яг зүгээр дэлхийн эдийн засгийг аль улс атгаж байна. Тэр улс бүх баялагийг эзэмшнэ. Өөрөөр хэлэх юм бол гэж байна. Тэр ямар улсын баялаг байх нь хамаагүй гэж. Ерөөс хамгийн хүчрэх нь тийм үү? Энэ зүгээр тийм. Энэ арчлалтай хамаагүй гэж. Яг хөө арчлал бол лооцон тунхаг гэдэг шүү дээ. Тухайн улстай ингээд эв нэгдлийг хадгалсан ийм үйлчлэгээч гэдэг юм уу те. Магадгүй санамж өвчгч гэж бол. Өөрөөр хэлэх юм бол яг Монгол тохиолж байгаа зүйлтэй адилхан гэж. Өнөөдөр хардаа Монгол улсын байгалийн баялаг өнөөдөр монголчуудад хамаатай байж чадж байна. Та нар хардаа. Тийм бол монголчууд сул дорой байгаа учраас Монголын байгалийн баялагийг тийм үү тэр эрх мэдэлтэнгүүд хатгаж авж байгаа, эзэмшиж байгаа. Өөрөөр хэлэх юм бол үнэхээр яг бид бүхэн монголчууд өөрсдөө хүчрхэг байж сурах тийм үү хүчрхэг оюун ухаантай бүх зүйлийг оюун ухаанаар шийддэг ийм гэдэг. Магадгүй тийм ч гэж болно гэдэг. Энэ зүйл гэдэг. Ядаж үнэн худал хоёрыг ялгадаг. Нэг үнэн ярьж байгаа, худал ярьж байгаа хүнийг нэг таньдаг ийм хэмжээний гэж. Магадгүй төвшөнд очиж асуудал өөрчлөгдөнө гэж харагч. Өөрөөр бол гэж. Өөрөөр бол тэд бүгдээр биднийг адагт байлгахыг байнга зорино гэж. Энэ бол дүрм. Маш энгийн гэж. Гэхдээ энэ дүрмийг бид бүхэнд таниулахгүйгээр энийг оршуулдаг. Үүнийг систем гэж. Гих жишээний ч гэдэг юм уу. Маш олон зүйл байгаа. Би мэдэж гин гэж. Мэдэж гин. Зүгээр мэдэж гин. Тэгээ нэг зааварлах юм байхгүй тий. Зүгээр би энэ зүйлийг өөрийнхөө ярианаас хүртэл танихыг хичээж байгаа. Ухамсар гээл бодчих зүгээр ингээд ойлгочих гэж боломжтой. Нэг иймэрхүү. Тэгэхээр хүн болгон лайв хасаагаад тулгамдж байгаа бүх зүйлээ ард иргэдтэйгээ хуваалцсан. Үүнээс өөрийнхөө ярианаас өөртөө тохиолж байгаа бүх зүйлийг таних болно гэж гэдэг юм. За магадгүй гэж. Энэ нь хинт хэрэгтэй юм бэ гэж. Хинт чирэггүй байж болно гэж. Гэхдээ та энэ дэлхий дээр амьдарч байсан гэдэг ийм цахим зүйл үлдэнэ гэж. Магадгүй гэж. Нэг иймэрхүү.